Ерөөсө хүүхдийн тэтгэлгээ төлөхгүй бол бусад төрлийн төрөөс авдаг үйлчлэгийг хязгаарлах хэрэгтэй байхгүй. Эн чинь эцэг болсон их болсон үүргээ гүйцэтгэж чадахгүй хүүхдэд асранд итгэхгүй хийж бусад төрөө үйлчлэгийг аваа бусад зүйлээрээ ингээд амьдраад яваад идэг энэ зүйл угаасаа байх ёсгүй. Бүх зүйл дээр нь хориг саад тавьж явах хэрэгтэй. Арга хэмжээ хамгийн хатаа авч явах хэрэгтэй. Өнөөдөр хууль зүйн төргийн сайд дээр шүүх шийдвэр үүсгэх эрх хаасны дарга дээр ирдэг өргөдөл хөндлөл маш их байна. Ерөөсөө хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой. Байхгүй хаягн дээрээ байхгүй шийдвэр үүсгэл олохгүй байна гэдэг. Данс байхгүй гэдэг өөрийнхөө нэр дээр ямар нэг хөрөнгө байдаггүй машин унаад яваад байдаг. Тэр нь хүний нэр дээр байдаг. Данс ашиглаад онлайн аппликейшн ашиглаа яваад байдаг. Тэр нь өөр хүний нэр дээр байдаг. Ингээд зүгээр л тэжэн тэтг үүргээсээ цухтаад энэ тэнд яваад байдаг. Энэ хүмүүст хариуцлага тооцохыг дээзэргээр чангалах хэрэгтэй. Тэгэхээр энэ бол гэр бүлийн хуулиар, чиглэл шийдвэр үүсгэх хуулиарч зохицуулагдах хэрэгтэй харилцаа. Бодлого эцэг эцгийн холбоотой яг ямар хариуцлага